За Спутник Монгол 92.5-тай хамтаагаа сонсогч та бүхэнд баярлалаа. Өдрийн хөтөлбөр маань үргэлжлэн зочинтой ярилцах хэсгээр үргэлжилж хурж байна. За өнөөдөр тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн алхах мэргэжилтэн цагдаагийн хошууч Отгон Тамир өргөд ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За бид хоёр нэвтрүүлгийнхаа эхэнд Баяр наадамтай холбоотой хөтөлбөрүүдийн талаар үйл ажиллагааны талаар ярьж байсан. Тэгээд энд бол мэдээж үсгтэй зөвшөөрөл тийм ээ Баяр наадмын үеийн зохицуулалт, автотээврийн зохицуулалт, ер нь тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч нэмэн ажилтгаа. Тэгээд энэ жилийн зохицуулалтууд бас яаж хийгдэж байгаа вэ? За энэ жилийн Баяр наадам нэлээд онцлогтой байгаа тийм 1024 бүх барилт нь за тэгээд их Монгол улс байгуулагдсны 820 ард дэвсглийн 105 жилээ гээд маш олон одоо өргөн дэлгэр зохион байгуулалтаар болж байна. Олон хоног бас амраа 10 хоног амрахаар болж байгаа. За тэгээд цагдаагийн байгууллагаас бол яг иргэдийнхээ аюул байдлын хууднаас бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгжилдэг. За энэ жилийн наадамч өөр бас 7 сарын 10-наас эхэлж байгаа юм онцлогтой байгаа. За цагдаагийн байгууллага бол яг энэ төв зэмлэлт орчим дээр бол одоо нийслэл хүрээний өргөнчлөө гэдэг хурд хорооллын уртлын зам хаагддаг байгаа. За хойтлын гандигийн удамж хаагддаг. Хоум плацагаас яг одоо хаамгны уулзуур хүртэл зам бол хаагддаг. За энэ жилийн үед бол төв зэмлэлтийн орчимд бол нийтдээ 9 одоо зогсоолыг Баяр наадмын комиссоос бэлтгэсэн байлаа. За нийтдээ төв зэмлэлтийн орчимд 1480 тээврийн хэрэгсэл зогсох ийм одоо 5-6 төрлийн одоо Баяр наадмын комиссоос олгосон үсгтэй зөвшөөрлийн дагуу зөвхөн төв зэмлэлтийн орчим дээр бол 1580 орчим. За нэмэлтээр 410 үндэсний цэцэрлэг түрээлэн Мишель Экспо гэдэг ингээ 3 газраас бол 4500 орчим тээврийн хэрэгсэл эдгээр цусуулууд дээр тавиад эндээс нийтийн тээврээрээ одоо яг энэ төв зэмлэлтийн орчим руу иргэдийг өмнөгөө өргөжөхөөр зохион байгуулалтыг хийсэн байл. За цагдаагийн байгууллагаас бол 6 цагийн орчимд бол одоо тухайн зам маршрутыг бол хязгаарлаад хяналтанд аваад эхэлдэг. 7 сарын 11-ийнхээ өдөр. Тий 7 сарын 10-наас 10-ныхаа өдрөөс. За. За тэгэхээр мэдээж иргэн дээр иргэд маань одоо Баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрлийн дагуу цагдаагийн албаагчийн ялгалтай хэсгээр бас албаагчийн шаардлага биелүүлж урьдчилан соёлтой оролцоорой гэдэг хэлмээр. За ер нь бол яг энэ төв зэмлэлтийн наадмын нээлт 7 сарын 11-нд болохтой холбоотойгоор төв зэмлэлт рүү чиглэсэн эрчим ярьсан гэдэг. Энэ үе цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний эрчим ачаалд уялдуулж замын игнийг өргөсгөх, нарийсгах ажил харамжийг зохион байгуулдаг байгаа. За үүнтэй холбоотой нийслэлийн засаг даргын 2025 оны 6 сарын 26 оны А906-ыг захирамж гарсан байдаг. Энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр яг одоо 7 сарын 11-ний өдөр хоошоо 7 буудлаас тийм ээ замун их тайвны өргөнчлөө, Чингисийн өргөнчлөө, наадамчдын удамжиг эдгээр замууд дээрс тухайн зам маршрутыг игнийг өргөсгөх, нарийсгах харамжийг бол цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ажиллана. За 7 сарын 12-ны өдөр хүүдл оруулж гэсэн хөдөлгөөний эрчим ярьсан юм гэдэг. Энэ үед мөн адил одоо эмээлтийн зам боيو за хүүдл одгийн хуч чиглэлийн замын усыг энийг өргөсгөх, нарийсгах харамжийг цагдаагийн албаагч нар зохион байгуулна. За хүүдл одог орчим дээр бол нийтдээ нэг 18000 орчим тээврийн хэрэгсэл зогсох ийм зогсоол талбайг бол бэлтгэсэн байна. Тэгээ хамгийн гол нь иргэдтэй одоо яг анхааруулаад хэлэх зүйл юу вэ гэхээр за Баяр наадмын комиссоос олгосон үсгтэй одоо 5-аас 6 төрлийн үсгтэй зөвшөөрөл байгаа. Энэ зөвшөөрөл дээр машиныхаа улсын дугаарыг бичээрэй гэдэг гэсэн онцгой анхааруулж байна. Нэгэндээ одоо дамжуулах дамжуулдаг. Тэгээд хуудлаа одгороо маш очор дараалал цуваа үүссэн байдаг ялгалтай хэсгээр одоо яг ялгалтай хэсгээр төхөж ирээд зөвшөөрөл байдаг. Та буцаа ийшээ эргээрээ таны зөвшөөрөл байхгүй нэг хилтэл биелүүлдэг. Энэ дотор тал одоо миний зөвшөөрлийг найз аваа авчихсан маань одоо аваад тэр хүлээж ийдэг. Тэр оронд ингээд зохион бол төвчөр саатал бий болж байгаа зүйл байдаг. За дараа нь урсуус өртгөө. Урсуус руу явчихдаг нөгөө энийг нарийсгацсан өргөсгсөн байгаа зүйлээр урсуус өртөг. За эсвэл бол цагдаагийн албаагчдыг хамгаалцах зултай хэсгээс бусад хэсгээр батлагтаагүй зам маршрутаар өөрсдөө эрсдэлд оруулаад гууж алхахтай уул уутах хэсгээр шууд зам хүчлэх нэрийдлээ замгүй хэсгээр давж орох гэдэг. За ингээд хэврэгслээс одоо тухайн шууд удацсан нөхрөө дуу авч хацаачих юм уу.
Тэгээ дотроо гэр бүлийн гишүүдийг сурч яваад байгаа шүү дээ. Энэ зүйлүүд дээр манай иргэд маань жоохон ухамсар үүрэг хариуцлагатай байгаарай. Бид хүн одоо яг энэ үндэсний өв уламжлал болсон энэ улсын баяр наадмаа сайхан тэмдэглээд ирсэн ард түмээ. Энэ дээрээ нэлээд хүлээцтэй гараа гэдэг хэлмээр байна. За мэдээж энэ хүүдэл оруу чиглэсэн хөтөлбөрөнд бас нийтийн тээврээс иргэдтэйгээ одоо унаа тээврээр хүргэж өгөх зохион байгуулалтыг бас авсан гэж. Үн төлбөргөө тээврээслүүд орчих байгаа. Бид хүн мэдгэсэн байгаа. За тэгээд хамгийн гол нь иргэдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдийг хүүдэл одгийн орчимд суулжлуудад тавьчихдаг. Яг тэр замаар машин явууддаг. За энэ жилийн онцлог нь гэх юм бол яг энэ хүүдэл одгийн аюулгүй тойрогноос наадам цогцлбор хүртэлх замыг хязгаарлаж байгаа. Замын хөрдлөөр нь машин тавиад нарийшчдаг. Тэгээ хоёр машины голоор хүүхд гарч ирээд мөргүүлэх хэрэгсэл байдаг. Яг тэгэхээр тэр замын хөрдлөөр нь үйлчлэгээний цэгүүд буюу айрг ундаа ус тийм ээ хоошуур ингэ зарж байгаа хүмүүс маань замын хөрдлийг төшөглөө бараачдаг. Тэр үед нөгөө эцэгчүүд маань хүүхдээ ойр зур амьд гүйлгээд ингэ суулчлаад байгаад хүүхд мөргүүлэх хэрэгсэл байгаад гэдэг учраас яг тэр хэсэг одоо яг энэ хүүдэл одгийн тойргоос наадам цогцлборын хүртэлх тэр нарийн замыг бол хязгаарлаж байгаа. Харин гэнт үсгтээ одоо яг ертөнцийн зүгээр зүүн талаар нь нэмэлт зам гаргаад тэргээр одоо хоошоо урагшаа явах нэмэлт зам маршрутыг гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө тэнд үйлчлэгээний цэг байхгүй учраас бас явган зөрчиж иргэд маань осол аварт төрдөхгүй байх эрсдлээ тооцоолоод ингэсэн байгаа. Гэхдээ энэ дээр бол цагдаагийн аль багш нар бол гарч ажиллана. За тэгээ иргэд маань яг одоо энэ тэмдэгтээ баяр наадмын комиссоос болгосон 5-6 төрлийн өсөлттэй зөвшөөрлүүдийг бүгдөө ингэ мэдээлэх самбар дээр байршуулсан. За та одоо Г өсөлттэй бол ийшээ гэж орно, ийм өсөлттэй бол ийшээ орно. Ингээ бүх зүйлийг А, Д, Ж, К гэж жуулчин үйлчлэгээгээд бүх зүйлийг ингээ таних тэмдэг үе самбараар ялгцсан байна. Тэр хэсгүүд дээр мэдээж хэрэг аль багш нар ялгалт хийе байж байгаа. Тэнгууд үгүй би 10 ормоор нэгэд Г зөвшөөрлөлтөө ирнэсэ. Би энд ингээд хүн буулгаа те хүн болгочоод буцаа гараа явна гэд ийм одоо аль багш нар тэр хүндрэл бэрхшээл үүсгдэг зүйл байдгаа. Тэгэхээр манайх энэ дээр нэлээ ухамсар үүрэг хариуцлагатай байгаараа гэж хэлмээр байна. За тэгээд ерөөдөө бол мэдээж иргэн хүн ам гэхээр одоо явганаар явж байгаа зүйл төр бид нэрэн цахилгаан хөдөлгөөртэй мотоцикл сухан зүйлийг бол оруулахгүй. За тэгээд баяр наадмын наадамч ихэд маань сайхан хүүхдээ хайдгүй байдал санаа тавиад гараас нь хөтлөөд яваарай гэдэг хэлмээр байна. За энэ баяр наадмын өдрүүд дээр ерөөсөө нийтлэг гардаг зөрчил бол нөгөө арх содруулах ундааны зүйл буюу айрыг ууцсан байдаг. Тэгээд жолоо барих. Жолоо барьдаг. Айрх ч өөрөө содруулах ундааны төрөлтөд орно хэсэглэн зүйл. Тэгэхээр маш олон иргэд маань одоо би айрыг уусан маа гэсэн хэдий ч гэсэн яг дараа гэрүүлээгээ шалгаад явахлаар согтлын зэрэг өндөр байдаг. Тэгэхээр энэ нь яг энэ уусан бол жолооны ард битээ суугаарай. Тэ хумсар үүрэг хариуцлагатай байгаарай гэдэг хэлмээр байна. Тэгээ цагдаагийн аль багш нар бол өндөржүүлсэн бэлэн байдал шилжээд бүрэн бүрсүүнээр үүрэг гүйцэтгэж бол ажилтгаа. Энэ бас нөгөө сая юу орж ирж илэн л да нөгөө айрагтай холбоотой асуудал ингээд орж ирж зөвхөн айраг биш бас нөгөө алкогольны төрлийн юмнууд ингээд орж ирнэ. Энэ тодорхой хэмжээнд бас нөгөө амраад аюулгүй аялал хийдтэйгээ бас холбоотой. Аянтайгаа холбоотой ороод ир чинь тийм ээ. За ер нь бол жил болгон маш том нөлөөллийн арга хэмжээг бол зохион байгуулдаг. Энэ Монгол улс жилдээ нэг зам дээр ослол нас нэг 500-аас 600 орчим анис алчдаг. Үнэхээр харамсалтай. Уул нь бол манайх чинь дайн байлдаан байхгүй их 50 орн шүү дээ. Гэтэл энэ жолооч нарын сахилгават дэг журам гэдэг зүйлээс талаад ослоор анис алдаад байдгийн 60 орчим хүн нэр яг 100 дэлгэр цаг 6 сараас 9 сарын хооронд 3 сарын хооронд аялал жуулчлал. Ер нь монголчууд маань одоо гэр бүлээрээ найз нөхдөөрөө анги хамт олноороо хамаатан саднаар ингээд Монгол орны үзэсгэлэнт байгалийн газар нутгаар аялдаг болчихжээ. Бүгд ингээд зуныхаа маршрутаа гараа. За энэ зун гэр бүлээр явна шүү гэдэг ингээд 5-аас 6 машинтайгаа бүүнээ ингээд гоё аялал сурчиж. Гэхдээ аюулгүй байдал гэдэг зүйл бол хамгийн нэг намын асуудал. За тэгээд яг зорьсон газарлогоо энэ АЦС бицийг хүрэхэд бол бүгд ингээд хурдаа хэтрүүлээд яг тэнд л очих хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээ энэ жилээ бидний өөрөө бол ерөөсөө амраад аюулгүй аялаа. Амраал аялаад тий. Амраал аюулгүй байдлаа хангаа явуудах юм бол энэ хамгийн чухал зүйл. Хүн амьд байх юм бол маш олон баяр ёслол, маш олон амралтаараа та явнаа. Тэгэхээр амралт чухал юм аа. Нойр дутуу явж байна.
За би өчтөр Сонгой хархан дугийн 32 дугаар хороо 22-ын төвчөө эмэйлт дээр би очиод гарч байгаа хэсэг дээр хяналтчлал тавьж ажиллалаа. Үнэхээр гэр бүлээрээ гоё амрахгаа явж байна. Үнэхээр хүнс хоол, майхан сав бүх зүйлээ цуглуулсан байна. Хувцалтан дээрээ ч гэсэн сайхан амралтын байдалд ажиллаж аягүй гоё байна. Гэхдээ нэг л зүйл дээр хайнг байгаад байна. Тэр хэслийн техник бүрэн бүтэн байдалтай ерөөс хашчиж. Тэгэл ерөөсөө тэр машин дотор бол майхан сав, хүнжил бүгэ гэл бүх зүйл байна. Ах хэрэглэгээ хангаад. Гэтэл яг тэр хэслийн үзэхлээр хамгийн наазахын зүйл дөрөв дуунаа хээ. Гэхдээ одоо хийн жиг суулгахгүй. Жолооч эсрэгтлийн хойдлын дуунахын хийн суларцсан. За тэгээд ер нь бол орон нутгийн зам чинь одоо хайшаа буутай тийм ээ 18 19-т дуутай явж байгаа нөхцөл дээр замын харахад харахлаач хайшаа бууднууд хаарад осол аваар гараад идэг. За өвлийн улирлын дуу өөрөө хийцээ үед яг өвлийн улирал тохирсон учраас эрзэн буюу бакри шиг маш зөөлөн шин чанартай байдаг. Тэгээ энэ асфальтан дээр одоо яг гадаа одоо 35 юм байлаа гэхэд асфальтын зам дээр асфальт нь өөрөө 45-аас 50 юм их заадаг. Ийм халалт явагдчихдаг. Тэгээ энэ зүйл дээр өвлийн улирлын дуутай явж байгаа дуу буудах эрсдэл байна. Дуу буудад онголтоод хүний амьнаас эргэцсэн харамсалтай осолж цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэгэхээр энэ хол замд явж байгаа бол энэ жолооч гэдэг хүн одоо техникийн жолооч нар байдаг шүү дээ. Кинон дээрээс харж байсан. Буугаал машина тойрол дөрөв дуугаа хөшгөлж үзэж ирэл хийгийн шалгаал тэгэл техник тохироо мөхрөө одоо ингээд бүх зүйлээ ингээд базаацсан байдаг. Гэтэл одоо би өчтөр товчон дээр жаад асар олон бараа хичсэн байна. Портертэй техник тохироо нь алдагдсан, бүхэн нүүцсэн. За өвлийн улирлын дуутай байна. Урталтаа өвлийн хоёр улирлын дуу тавьд хийн нэлэгдсэн. Хойдолтой 200-ны дуу тавьдсан. Шипэлг байхгүй. Уул нь бол нэг 4-5 тонн шипэлгтэй байгаа шүү дээ. Дуунч те. 3 шипэлгтэй биш явж аваа хийчихнэ л гэдэг. Тэгээ дотор нь ингээд жоохон хөвгт унтаа явж байгаа байхгүй. Тэгээ ийм жолооч нарын одоо хариуцлага гэдэг зүйл айгүй чухлаа. Би бол одоо цагдаагийн албаагч. Гэхдээ би ээлж амралтаа аваад гэр бүлээрээ хөдөө аяллаар явхад би бүр амар ингээд нэг бэлэмэлтэй тэрээс гадна айгүй үүрэг хариуцлага. Баг зэрэг би айцтай явдаг. За би одоо өөрөө хөтөөд ингээд хоошоо харахлаар хүүхдүүд бүсээ зүгэл ингээд судал дээрээ суудсан тавьж байгаа гэсэн надад жоохон айцын шинжтэй байдаг. За зөөлөө биш урдаас нэг гүйцэтгүүлсэн хориглосон нөхцөд гүйцэтгүүлсэн хүн гараад ирэх байдаг тийм. Өөрөө зөв дөрмээр явж байгаа ч гэсэн бусдын бас нэг юм нөлөөлөл байна тийм. Тэгээ энэ орон нутгийн зам нэг л жолооч нарыг зогсоохлоор үгүй би зөөлөө явж штэ яагаад та нар ганц удаа нэг жилдээ байж жагаад ганц удаа нэг ангарт гарахлаар яагаад та нар ингээд цагдаж хянаад байгаа юм. Би энэ гэрлийн лапж аваа чинь. Би нэг гэрлэг жолоочтой нэлээд тайлбарлаж үтсэн. Тэгээ бүрэнхий болж идэг. Гэрэл нь юу байхгүй? Тусгал багтаа. Ойрын гэрлийн нэг гэрэл нь байгаа. Холын гэрэл нь байхгүй. Шатцсан. Тэгээ холын замд. Холын замд ингэ явж байгаа. Тэгээ маш олон зүйлүүд л байна л да. Тэгээд ер нь яг би энэ зүйлээр юу хэлэх гээд байна гэхээр энэ мэдээллийг сонсож байгаа сонсогч та бүхэн бас гэр бүлтэй хайртайгаараа та өөртөө хайртайгаараа таныг хайрладаг маш олон хүмүүс байдаг. Ээж аав, мамадсан садан. Тэгэл Монголын одоо уламжлалт баярууд бол олон байгаа шүү дээ, тэ. Хамгийн одоо чухал баярууд бол үндэсний их баяр наадам, цагаан сар гэдэг ийм сайхан үйл өмчлөл хадгалсан ийм сайхан баяр байдаг. Энэ зүйл дээр 10 хоног урт хугацаагаар амарч байна. Баяр наадмаа та хүн маань 3 хоногтой сайхан үзчихэд үлдсэн 7 хоногтой бас магадгүй өөр хүүхдэйгээ зорж үзье гэсэн байгалаа үзэсгэлэн газар байгаа. Тэр зүйл рүү явахдаа эд дайлгүй байдлаа хангаа явууч. Хэвээ гуйж тав хнас те. Тэгээ цагдаагийн албаагч нар бол мэдээж яг энэ олон зөрчлөх газар дээр нь тасан сууж байгаа. Энд чи юм байна гэдэг аливаа эрхлээс л таныг хамгаалах гэдэг. Хурдтай явж байгаа жолооч орон нутгийн зам хурдны дээд хязгаар 80. Гэсэн хэдий ч 150 60 тавьж байгаа жолооч байгаа байхгүй. Хурдтай. Тэгээд бид нэр бүсээ зүгтсэн байсан гэдэг. Зогсоолоор. Үгүй та хурдаа нэмэх тусам таны бүсний чинь хамгаалах чадвар буурна. Буурна. Тэгээд энэ замын өргөн чинь өсрөөл нэг 6-аас 7 см өргөнтэй замд л явж байгаа. Гэтэл бид нэр ингээд орон нутгийн замд хурд хэмжээл зогсож байхад та нар энэ техник технологиг үзүүлэлт дээшээ гараад байна. Миний машины хурдны милийг хар. 280 байна.
Тэгэхэд би яаж нартай болох юм? Үгүй. Таны яг зөрчиж байгаа зам чинь өөрөө 6-аас 7 см өргөнтэй. За 13 цаг 28 минут тулсан байна. Зочноор хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Мэдээний булангаа иргэн үлэнд сонсчоод эргээс дүүртэй уулзцаая.